За өдрийн мэнд за Эрдэнэтэд ирээд байна. Эрдэнэтэд мөнх эрднийхээ гэрт мөнх эрдэнэ орлын юм хоёрынхаа гэр туслан дээр үрч ирээд өдрийг өнгөрөөж байна. За тэгээд өнөөдөр бичлэг бүр үнэхээр хиймэр санагдаад хийлээ. За тэгээд мөнх эрдэнэтэйгээ тэгээд түүний гэргий орлын юм хоёртай та бүхнийгээ би бас үнэхээр танилцуулахыг хүсээд энэ бичлэгийг хийж байгаамаа. За өдрийн мэнд. За өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд. За намайг бас урьж гэртээ цуслан дээр урьж авчирсанд бас маш их баярлалаа. Тэгээ бид нар чинь бас Туркэд танилцаад Туркэд ярилцлага хийлнэ гэж тохиролцоо даанч амжаагүй гэж ярьсаар байгаад өнөөдөр энэ ч яг танаа цуслан дээр ирж яг бичлэг хийхээр болсон. Тийм ээ. За Одоо тэгээд бас бид хоёр чинь Туркэд яг явж байгаад ингээд хашигтайгаа танилцаа. Тэгээд тухайд бид хоёр хоёулаа гоё жижигхэн гоё ярьслага хий гэж ярьж ингээд тэрийгээ тэгээд амжихгүй гэж явсараад өнөөдөр ингээд хашаах маань их нэстэйгээ манай гэрт ирээд морилон саач чинь ингээд сайхан нэг өдөр хамтдаа өнгөрөөд байж энэ да. Тийм сайхан байна. Наад чинь бадай байна. За та хоёр юу нэг аялдаг баха те. Бид хоёр ерөнхийдөө нэг за зундаа нэг ч юм уу үлдөө нэг ч юм уу нэг ер нь аялалах болдог тийм. Тэгэл зарим жилдээ гоё Монголынхон гоё газруудаар яваал те. Зарим жилдээ болохоор ингээл гадагшаа дотгошоо яваад ч гэдэг юм уу ингээд сөүлжлүүд энэ төр жоохон явцдаг шүү. Тэгээ энэ жил яг Турк руу явхад танаа радиог хамт олонтой таарч аялж таарлаа. Тийм. Тийм. Бас ер нь явах дуртай. Аялах дуртай. Бол гол ер нь аялыг гадагшаа явах аялыг нэлээд дэмждэг. Та хоёр удаа гэрлээд хэдэн жил болж байна? Тэр одоо яг 22 жил хэдтэйдээ гэрэлсэн гэсэн үг. Одоо та хоёр чинь хэдтэй билээ 40 гарч байгаа. байгаа. Одоо 40 хүрж явна. Тэгээд яг 10 жилээсээ үерхэж эхлээл тэгээд одоо яг 22 жил болж байна. Гайхалтай. Тэгээд үерхэж эхлснээсээ л ер нь тэгээд тоолоод идэм дөө хоёр. 10 дугаар ангийн хайг өвөл бид хоёр үерхэж эхлээл тэгээд. Тэгээ баг нэг гэрт орсон байхгүй. Тэгээд тэгэж тал. Би бүр ингээд нэг юм хайрын түүх гэдэг нэг юм бүр блог хиймэр санагдаад байгаа байхгүй юу. Өдөр бас зовлон жаргалаа ингээд хуваалцъя, яг ингээд чин сэтгэлээсээ ярилцъя гэдэг зөвшөөрсөнд би бас баярлж байгаа. Тий яг хүн болгон ингээд нээлттэй ярьдаггүй тийм ээ. Тэгээ ярих юм байна, ярихгүй юм байна. Зөндөө ер нь хүний амьдралд ч асуудлууд ч байна, сайхан жаргалтай үед мөчч байна тийм ээ. Тий. За тэгээд мужиг манайхан бол юугаар мэднэ? Хайрын улаан сарнаа гэдэг дуугаар нь дуулснаар нь мэднэ. Тэр дууныхаа талаар хоёулаа яаж дахиж гэж амьлуулсан юу болсон энэ талаар түүхийг хаваалцаач. За би болохоор яг 2004 оноос хойш яг урамтэлээ хийж эхлээд 2004 онд бол TI гэдэг хипхоп хамтлагийг байгуулж урамтэлээ одоо найзтайгаа сүлдээ дүүгээ манай бас нэг дүү орчод ингээ гурлаа урамтэлээ хийж явж байгаад 11 онд хамтлагаасаа төр завсарлаа. Тэгээд яг бие дагаад урамтэлээ хийж эхэлсэн. Тэгээ яг бие дааж урамтэлээ хийж эхлэхдээ хамгийн анх одоо их соло урамтэлийнхаа карьерийг яг хайрын сарна гэдэг хуучин Хөрлөбаатарын дуулж ирсэн сайхан дуу байдаг. Бат тогтох гэж одоо. Бат тогтох гэдэг одоо хүний зохиосон ийм дуу. Тийм. Тэгээд энэ дууг хамгийн анх одоо гоё дуулж эхлэе гэдэг юм санааг бол бас л урагшаа одоо их нэртийг аялж явж байгаад вагонд аялж явж байгаад манай нэг местэнд хамт таарсан манай хонгороо хичгээд одоо нөхөртөөгөө явж таарад хонгороо шмөгийн хойр манайх санал тавиад энэ хайрын санаа дуу та хоёр дуулаач гэгээд тэгээд ер нь яага болохгүй гэж тэгээ ярилцаад ингээ бид тэд хамтарч ажиллаад тухайн дуу маань бол гарч ирсэн энэ түүхтэй. Тийм клипийг хийгээд одоо тэгээд тэрнээс хойш бол ингээл одоо дараагийн дуунууд бол ингээл хөвөрсөөр аваад одоо 2 цам гаргачихсан. Тийм байж ин да. За бас юу ажилуулдаг FM Эрдэнэтийн FM ажилуулдаг гэж би бас сонсон мужиг чамд. Тийм радио манай радио ч одоо 2011 онд бас л байгуулагдсан. Энэ жил одоо ингээд 12 3 дахь жилдээ ороод явж байна. Өөрөө би ч өөрөө болохоор яг 99 оноос ахуулаад FM радиод бүр хүүхдээ хасаа 8 дугаар ангид жоохон бахта FM-д ажиллаж эхлэв. Тэгээ одоо ингээд тэрнээс хойш FM радиогийн салбарт тасралтгүй ингээд одоо хичнээн жижил 25 он төчлөлтэй ажиллаж байгаа юм уу? Тий.
Тэгээд ажиллаж байгаа. За үнэхээр гайхалтай байна. Тэгээд би хинээс омоогоос асуумаар байна те. Одоо яг ингээд эр нөхөр одоо ингээд харааны бэрхшээлтэй байна тийм ээ. Яг ингээд баян ингээд та хоёр хамт явж идэг тийм ээ. Тий. Ямар бэрхшээл энэс өөр ямар бэрхшээл тулгардгүй тийм ээ. Бид нар анзаардаггүй тийм ээ. Тий. Энэ талаар бас Яг нөгөө баян хамт байхгүй бол хэцүү л дээ. Заавал хамт юма дандаа хамт хийн. Тэг яг бусад хүмүүсээс онцлог нь яг л хамтаараа л юм хийж ижил явж байгаа юм л та. Тэгэхээр их цаг зав бүх юм сайн хуваарлаж явахгүй бол хоёр тишээ салаад ажиллаа амжуулж чинь хоёр тишээ салаад юм аа чинь гэхгүй тэр бүх юм хамт хийдэг болохоор тэр нь жоохон хэцүү. Тэрнээс бусдаар бол бэрхшээлсээ тахын байхгүй. Зүгээр намайг байхгүй үед манай хүн ажиллаа амжуулахад бас жоохон төвөгтэй. Тийм л нэг бэрхшээл бусдаар бол гайгүй. Уучлаарай мөж хэдэн оноос ингээд хараага алдсан бэ? Би болохоор бүр яг багада 2 настай да. Тийм нүдний хорт тавдар гээд өвчин тусаад тэгээд одоо нүдний альмиг одоо яаралтай авахгүй бол тархины нөлөөлнө гэдэг нэг юм юу гараал тэгээд шууд нүдний альмиг авахснаар бүр жоохон бахтаараг болц. Тэгэл тэрнээс хойш одоо тэр чигээр. Тийм тэр ер нь сургуульд бол яг зүгээр та хоёр нэг ангид сурж ирсэн юм биш үү тийм ээ? Сургууль болохоор юу? Би чинь 1-ээс 8 дугаар анги хүртэл Улаанбаатар хотод нөгөө тухайд харааны бэрхшээлтэй хөгжийн сургууль байсан байхгүй. Тэр сургуульд 1-ээс 8 дугаар анги хүртэл сураад тухайд манай сургууль 8 жилдээ байсан. Тэгээд нөгөө ерөнхий боловсролын сургуулиуд дүүргэхийн тулд 9 дугаар анги Эрдэнэтийн 10 жилийн 1-р дунд сургуульд орж суралцаад тэгээд тэгтээ яг одоо нөгөө эхнэрийн ангид орж ирсэн байхгүй. Тэгээд 9 дугаар ангид орж ивэл 10 дугаар ангиас эхнэртэйгээ өргөж эхлэв. Тэгээд ингээм амьдралаа эхлүүлсэн байхгүй тий. Гайхалтай хайрын түүх байна. Үнэхээр гайхалтай хайрын түүх байна тий. 10 жил байх чинь бид хоёр ч нөгөө хичээлээ хамт давтан тий. Тэгээд би 10 жил байхдаа угаасаа FM-д ажилладаг байж байгаад орж ирсэн. 9 дугаар ангид орж ирэхдээ LED FM-ийн одоо мужик гэдгээр манай Эрдэнэтийн тий залуучууд охид залуучууд бол бүгд хамт хавцсан юм байсан байхгүй. Тэгэл эдний ангид орж ирээл тэгэл орж ирсэн чинь манай эхнэрт манай дараа ангийн охтууд нөгөө FM мужиг ороод ирсэн байж тэгэл ингээл хэлж байгаа тий. Тэгээд яг тэрнийх нь өмнөх өдөр нь би тэр FM дээр би ажиллаж байхдаа одоо нөгөө бид нар ч орой нэг тухай 5-та нойрсорог нэвтрүүлэг явуулдаг байсан. Орой шууд эфир дээр утсаар хүмүүсийг хүлээж аваад хайртай хүмүүст нь 5-та нойрсорог гэсэн мэдлэгийг дамжуулж өгдөг тийм нэвтрүүлэг байсан байхгүй. Тэрэн дээр манай эхнэр орж ирэнгүүт нь би яг та сахилгууд хойч чинь жоохон байсан. Эфирээ хааж байгаа артал нь ихэр ихтэй танилцаа дугаарыг аваад дараа нэг тэгсэн чинь маргааш нэг эхнэрийнхээ ангид мэдгүй ороод ирсэн. Тэгж таараад тэгэл бид хоёр яг 9 дугаар ангид бол зүгээр нэг анги өгтөд байж байгаа л 10 дугаар ангиас айгу өргөж эхэлсэн. Тэгээд одоо хүртэл 22 жил хамт. Тэр бүр амар сони юм болсон шүү. Би нөгөө FM-д ороод айгу хэнийг төлөө анги мангийнхныгаа ч гэлээ татанарсараа гэж хэлээ мэлий гэл. Тэгэл холбогдсон чинь л эфирээ хааж гал манай дугаараа өгөөч мөгөөс танилцсан. Тэгээ би маргааш анги дээр ирэл анги найз охин засварлагын найз охинтойгоо гараад өчтөр харин FM-д ингээ холбогдсон чинь тэр хөтлөгч банд намайг танилцсан гээд нөгөө өчтөрийнхөө миг яриад тэгэл яриад ингээл ороод ирсэн чинь манай ороод ирсэн суужсэн. Тэгэд энэ нөгөө өчтөрийн мөөжч чинь иншт гээд надаа зэлжсэн. Тэгэж анх танилцчихсан. 22 жил өнгөрч байна. Бас урт хугацаа шүү. Гэтэ яг хурдан өнгөрцөн. Их хурдан өнгөрсөн үү? Тийм байна. Ер нь амьдрал чинь хамгийн хүнд хэцүү үе яг ямар аль үе байсан бэ? Хүүхэд өвдөх л хамгийн хэцүү. Тэгээд тэр чи эхний 10 жилийг ер нь баг хүүхэд өвдөл хүүхдийн эмчилгээ гэж эхний 10 жил амар хурд өнгөрсөн шүү дээ. Тэгээл тэрнээс сүүлийн 10 жилдээ нэг амьдралаа төхнүүлэх гээл ажил амьдрал гээл тэгээл бас хурд өнгөрч тийм ээ нөө. Том бандыгаа нөгөө бас миний нөгөө өвчнийг том банд маань тухайд удамшлаар аваад бас нөгөө нүдээ авахулсан байхгүй манай банд чинь. Тэгээд ахуулахаас өмнө нөгөө нүдийг аврах гэж бид хоёр чинь
3 4 жил бараг л имлэгээр явсан. Тэгээд сар болго имчилгээтэй тэгэл ханд үзүүлүүлэл ингээл айгүй олон туслал. Тэгээд сүүлдээ алдчихгүй бүрснүүд нь юу н хараануудад имчилгээний мөнгөгүй ч болоо сүүлдээ. Тэгээд л нүдийн авс. Тэгээд тэр имлэгээр бараг л 5 6 бараг л 10 жилиг ингээд ер нь зарцуулсан байна. Тэгэл зөвхөн л хүүгийнхээ нүдийг л аварч үлдэх юм төлөө бүх одоо байр маяг юу гэдгийг бүгдийн 50-ын 50 ойлстой тий мөнгө төгрөг олох юу л боломж юм тэгэж явсаар гал. Тэгээс үлдээ чадахгүй нүдээ ахуулаад тэгээд тэрнээс хойш ерөн за одоо ингээд амьдралтай ингээд өгнөтэйгээ эвлэрэл одоо ингээд амьдралын хандлага зүтгээгээл. Тийм тэгээл ер нь фэмэж байгуулсан. Тэгээл өгнөтөлөө хийж гисэн. Тэгээл явсан да. Би яг үнийг сонсоод үнэхээр өөрөхгүй олон залуус энэ танай гэр бүлийн түүхийг сонсоод бас урам зориг аваасаа гэж бодож байна. Тийм. Хүмүүс нөгөө эвлэрнэ гэхээр тийм ээ буугаад өгчөж байгаа юм шиг ингэж бодоод идэг байхгүй юу? Тийм биш. Яг бодит байдлыг хүлээж аваад тэгээд цаашаа гаргалгаагаа хайгаад алхам хийсэн хийг л хэлээд байгаа юм шиг надад санагддаг шүү дээ. Тийм үү ер нь? Тийм. Ер нь бол жишээл би одоо яг хүүхдээ ингээл имчилүүлээд явж байхдаа өөрөө би зөвхөн хүний FM-д ажилладаг байсан. Тэгэл хүүхдийн имчилгээний мөнгөийг олохын тулд ажиллаач хайж байгаа. Тэс нөгөө мөнгө олохын тулд тоглолт зохион байгуулах, олон янз бүрийн ингээл нэвтрүүлэг хийх гээл ингээл айгуур цаг зав зарцуулдаг. Тэгэл FM-ээс гараад сүлдээ ингээд нэг мэдсэн чи 5 6 жил ямар ч ажилгүй өрнө зөвхөн хүүгийнхаа имчилгээний мөнгөийг олохын тулд явцсан байсан байхгүй. Тэгээд яг хамгийн сүүлд хүүгээ нүдийг ахуулаад эмнэлэгтэй байж хат эмнэлэгт дараа нөгөө туяа имчилгээ айгуу хийгдэг хийм тариамаараа тэрийг хийлгэж явах хоорондоо би бүр FM-ийнхаа ер нь FM байгуулъя гэж шийдэл FM-ийнхаа бичиг баримтыг бүр найзтайгаа кофе шопд сууж байгаа л бараг л өстой буцсан суус авж байгаа л хөөгдтлөө бараг л сууж ноутбукн дээр бичиг баримтуудаа янзалж ингэж явж байгаа л тэгээ шууд харилцаа холбооны цогцолохоор бүх бичиг баримтаа яг хуулийнхын дагуу өгөөл тэгээ тендерт ороод FM-ийн хамгийн анх долооны хөдөлшүүлэг эрдэнэт аваад тэгээ FM-ийг байгуулжсэн байхгүй. Тэгэхээр яг нэг хаалга хаагдж хахад л нөгөө хаалга нэгдэх ямар боломж байна гэдгийг олж хараад хүн тэ одоо үнэхээр нэг за нэг бүр ингээд за бүх амьдрал дууслаа гэж бодож болно шүү дээ. Гэтэл цаашаа одоо мэдээж хүн амьдрах хэрэгтэй тэ. Тэхийн тулд юу байж болох уу гэл ингээд хайгаал хөлмөглөл имлэгт хүүхдээ бараг л имчилүүлж явахдаа жоохон одоо манай ихнэрийн жоохон одоо бол том залуу болсон л доо. Тэр дүүтэйгээ би хотод автобусаар ч явж мэдгүй хоёр гарстай хөтөлцөөл холбоосоор хайж алхасаар агаал очиж бичиг баримт баримтаа өнгөл бүр ингэж би юмаа бүр 0-с нь ингэж эхэлж авчихсан байхгүй. Тэгэл бүр нэ халамжийн одоо тэр дээр одоо хөшөмшөлтийн долгод янз бүрийн төсөл мөсөлж бас байдаг шүү дээ манай Монгол. Тэр мэрэггээр төсөл мөслөөр мөнгө аваад анхныхаа FM-ийн одоо станц юм техникүүдээ аваад тэг ихч мэгчээсээ тусламж аваад ингэж бүр радиогоор анх байгуулж эхэлчихсэн. Тийм. Тэгээ эргээ бодохоор гоё. Тийм бай. Юу хинэдэл амогийн хувьд бол ингээд танай хүн ингээд шинэ ажил ингээд эхлүүлэх гээд ингээд явахаар нь ер нь хэр дэмжсэн. Эсвэл итгэл ер нь хэр байсан бэ? Итгэл угаасаа хамгийн сайн чаддаг ажил нь. Тэгэл угаасаа өөртөө хоёул FM тоглоёгээд энэ угаасаа хийж чадна гэдэгт угаасаа зов итгэжсэн. Тэгээд хоёул гоё FM-ээс айгүй гоё авч явна. Гоё чист угаасаа чадна гэв. Амарсан дэмжижсэн. Гэтэ нөгөө урд хүүтэйгээ имчилгээ хийлгэж яхад л манай хүн эцтэй юмаа хөдөлтөл. Тэгэл яг өөрөөсөө зүтгэсээр аваад авсан да. Тэгээ бид хоёр ч хүүтэйгээ урд ингээл имчилүүлэл манай арыг дагаад араас мөнгө шилжүүлнэ. Хаяа нөгөө мөнгө олдохгүй. Тэгвэл нэг яг имлэгийн орон дээр тариа тусламж ирэхгүй яг бичиг ирд юм л ш. Тэгэл мөнгө чинь дууссан байна. Төлбөрөө хийгээрээ. Тэгэл шууд уцтаж байгаа юм чинь хөрлөөгөө. За ингээд имчилгээ зогсчлоо. Төлбөр нэхэд байна гэл. Байж байгаа. Тэгэл манай юм л үтсэн дээ нэр. Мэдээж тийм ээ. Тэр үед манай нэг Монголын рок попын нийлээд нэг заа сан гэдэг нэг хэсэг байгуулсан юм аа. Тэр заа сангийнхаа өстой нэг хэсэг гомыг туссан. Тэгээ бүр сүлдэж өстой бараг л албатай юм шиг бараг л яагаал ингээл айгүй хэцүү юу бас байсан шүү. Тэндээ хүмүүс битэр тэр нь туслаа тэр үед. Маш олон гоё хүмүүстэй таарж уучирч. Ер нь тэгээд ер нь тэгтээ ер нь сайн зүйлийг зориод сайныг ингээ гоё бодоо явж байхад бол ер нь сайн хүмүүстэй л ер нь таардаг юм билээ дээ. Хөвчлэн муугаас илүү сайн илүү таардаг. Ягаад ч юм цаанаас ер нь тэгж
таардаг. Урамтэл дээрч тэр те ингээл ажил төрөл дээрч тэр олон гоё хүмүүстэй таарч олон гоё хүмүүсийн тус дэмийг авч ижил юм урамтэл мэтэл гэдэг чи хийштэй бас л. Тийм. Тэгээ нэг эрдэнтийн хүн тэр Монгол улсын хэмжээнд те урамтэл хийхэд хот мот руу очиод урамтэл хийх чи айгүй хөрөнгө санхүү манхуу юм орно. Хотын студид клипээ хийлгэх хэвээр мэрэгжлийн юм хийх хэвээр гэл ингээл тэгээд тиймэрхүү хийгээ сурцсан хүн ч ерөөсөө тэгэж муу юм хийж чаддгүй хулих одоо тийм юм хийж чаддгүй гэж сайн зорж явсаар адилж байгаа. Айгүйх мөнгө төрөө. Тэгэл тэр болон дандаа гой гой хүмүүс тусалж ингэж яадаг. Тийм. Сарна дуу 1992 онд зохиогдсон гэж ярьдаг. Че бат тогтох гэж ах. Одоо бас юм харааны бишэлтээс сул хардаг. Ах байдаг манай мундаг олон гой дуунууд зохиосон. Юм ах байдаг. Тэр ах маань хамгийн анх зохиогоод тэгээд манай хараагуучуудын одоо хамтлаг мамтлагд хойд байсан залуучууд дуулаад 92 онд бол тэд нар маань залуучууд байсан шүү дээ. Тэр маань хамгийн анх дуулж олон түмэнд хүрсэн. Одоо Баясгалан Хөрлбаатар гэдэг ахын дууснаар бол монголчууд илүү мэднэ. Тэгээд Хөрлбаатар ах дуулж яг олон түмэнд хүргээд одоо Монголын гайжууч чинь манай Хөрлөө ах чинь. Тийм Хөрлөө ах дуулж олон түмэнд хүргээд тэрнээс хойш ингээд хэсэг нөгөө дуу маань хийт болж байгаад нэг нэг 2000-аас нэг те 10 онд бол үнэхээр тэр дуу ингээд мартагдсан байсан байхгүй. Тэгээ 2011 онд би дуулахдаа мэдээж дуучнаас нь эхлээд зөвшөөрөл авч байгаа. Дахиад ая зохиогчоос нь дууны үндсэн яг зохиогчоос нь зөвшөөрлийг авч байгаа. Тэр үед бүр манай Батгах Солонгост байсан. Тэр үед одоогийн шиг нөгөө Facebook байхгүй, Yahoo Messenger. Yahoo Messenger-ээр Батгахтай харилцаад би ингээд те Монголоос ингээд олбогж байна мууж ингээд дуулдаг. Тэгээ таны дууг ингээд дуулах хүсэлтэй байна гэсэн чинь айгүй гоё хүлээж авсан. Окей болно. Ямар ч асуудалгүй юм дуулаарай гэд. Тэгээ би анх 2011-2 онд тэр дууг гаргачихсан. Дууг манай нөгөө ахигч хоёр богонд явж байгаа дуулаач гэж анх санал тавьсан гэж хэлжсэн шүү дээ. Тий. Манай pop дуу чи бичүүгээд найз маань гэдэг. Тэр бас их энэ дууг анх дуулаач гээл ингээл ер нь хүмүүс айгуу чи тэр дууг ер нь дуулаач гээл тэгдэг. Хайрын сарнагийн дууг дуулчаа дараа нь бас найзууд гэдэг дууг одоо бас манай Хөрлөөх дуулж ирсэн байхгүй юу? Найзууд гэдэг дуу гэдэг. Хун хундаа дастгийн адилаар хүн хүндээ дастдаг юм байж дээ гэд. Тэр дууг бас ингээл бичүү тэр хэлээл ер нь нэгэн тойронд чи одоо тэр дууг шинжил дуулаж одоо ч ингээл ер нь ингээд нэг тийм одоо өмнөх дээр одоо сайхан гой урамтэлүүдийг те хуучны хүмүүсийн дуулсан юм дуу шин залуу үеийнх маань ингээд шинжилж айгүйх дуулдаг штэ. Тэр утгаараа ч тэгдэг юм уу хүмүүс ер нь таарахаараа чи тэр гой дууг дуулаач. Надад бүр нэг хүн чи тэр бэр цэцэг гэдэг нэг дээр үеийн гой дуугаа тэрийг олж дуулаач гөр ямар ч танихгүй хүн хэлсэн баг. Гэх мэтлийн ингээл энэ тэндээс амар их санал тавина. Бэр цэцэг ямар дуу идэг лээ? Мэдгүй би тэгээд яг ямар дуу идэг лээ гэсэн чигүй. Би яг аялж мэдгүй нэг их гой дуу. Би одоо хүртэл тэрийг ингээд яг бэрцэгэл бодцсон л байна. Тэг ямар гоё дуудгийг нь бол би сонсоочгүй. Тийм сонсоочгүй байгаа. Зүгээр л тэгээ хүн л надад тэгээ санал тавьсан байхгүй. Тэгэхээр ингээл магадгүй би гэхдээ тэр бол хайрын сарныг дуусны дараагаар надад тавьсан санал байхгүй. Тэгэхээр магадгүй хайрын сарныг би бас боломжийн одоо дажгүй шинчилж дуулаа те дахиж гоё хүмүүст хүргэсэн. Тэгээд тэр нь нэлээ хүмүүст хүрсэн болоод тэгээ чи тэр дээр үн тэр шинжилж дуулаач гэдэг ч юм уу мэдгүй. Тэгэж надад нэг санал тавьжсэн. За. Одоо тэгээд цаашдаа чинь одоо зориг юу байна тийм ээ? Ямар төлөвлөгөө байна? Хуваалцаж болох уу? Одоо би сая 15 онд нэг хотод тоглосон. Би дасан тоглолт анхны би дасан тоглолтыг Монгол Улсын хэмжээнд хотод нэг удаа тавьсан. Тэгээд одоо бас цаашдаа нэг Улаанбаатар хотод дахиад тоглооч гэсэн хүмүүс ер нь их хүсэл тавьдаг. Сая 24 оны сая 3 сарын 8-нд хотод нэг Мартин нэмээр зүгээр VIP тоглолт бол хийсэн. Одоо ер нь зөв нэг том хэмжээний нэг тоглолтоо мэдээж Улаанбаатарт тавих гэсэн бодол байдаг. Дээрэс нь одоо 3 дахь цомгийнхоо дуунууд дээр ажиллаж байгаа. Ер нь нэг 70-80% та болцсон дуунууд нь дуусж байгаа. Одоо нэг хэдхэн урамтэл дээр ажиллаж ингээд цомог маань ер нь бэлэн болж байгаа. Тэгэхээр 3 дахь цомгоо хэвлүүлээд 3 цомгийнхаа баярыг хийгээд ингээд бас дахиад нэг сайхан түүхийг бүтээх юм мөч одоо ойртож байгаа даа. За нөгөө нэг хоёр надад хоёр юу цомог бэлгэлсэн тийм Туркид явж байхдаа хоёр цомог бэлгэлсэн. Нэг нь болохоор хүсэл биелнэ гэдэг миний анхны яг цомог. Хоёр дахь нь болохоор 18 онд Хувьцааны галт тэрэг гэдэг цомог. Ийм хоёр альбом гарсан ба. Одоо тэгээд дахиад одоо худалдаанд байгаа юу ер нь? Энэ хоёр маань хоёулаа худалдаанд байгаа. Худалдаалагдж байгаа. Hi-Fi-ийн салбаруудаар тэгээд одоо нөгөө Apple Music, Spotify бүгдэн дээр
цахим юунууд дээр бүгдэн дээр нь дэлгүүр дээр худалдаалах. Оо за. За. Сайхан ярьслаа гэсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд бас би хүмүүст маш их том уран болох юм болов уу гэж бодож байна. Тийм өдөө тэр зовлон тэр бэрхшээлийг туулж гараад тэгээд өнөөдөр бас ингээд амьдралыг өөдрөгөр хараад амьдралд юм бүтээгээд явж байгаа. Тэгээд ийм жаргалтай гэр бүлийг харахаар бас тийм ээ. Үнэхээр бас сэтгэл хөдлөж байна. Тэгээд цаашдаа чинь амьдрал үйлс тийм ээ. Одоо юу гэдгийг эрүүл мэнд бүх зүйлд чинь сайн бүх нэг өсөөрөө ёо. За маш их баярлалаа. Тэгээд хашаахыгаа тэ ихнэстэйгээ ингээд манай гэрт бас зориод Эрдэнэ татад ирсэнд маш их баяртай байна. Тэгээд хүмүүстэй ч гэсэн ер нь замд их гарч байгаарэ тэ аялж байгаарэ. Гой хүмүүстэй таард шүү. Гой очиж тэ шин гоё юм мотивацтай шин юм гоё мэдрэмжүүдийг авч идэх шүү. Тийм болохоор их гоё аялж байгаарэ. Өөрөөр сайхан гоё ингээд хүснээрээ гоё явж үзэж байгаарэ гэж. Тэгээд хүмүүстэй харилцаж байгаарэ тий яг үнэ. Хүмүүстэй харилцаж байгаарэ, нээлттэй харилцаж байгаарэ гэж би бас хэлмээрээд давхар тийм ээ. Тийм тэгж хэлмээр байна. Баярлалаа. За баярлалаа. За. Анхны харин уйхан дуугаа айзч хоёулаа доолж үзидээ Амузын цэнхэр инхэн орчлондоо Аз жаргалтай амьдч явъя хайрын минь ганцаарнаа зүрхэнд минь дэл байлаж дээ